Сонсгоно эрхэм мөндөд үзэгчтэй. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын ширээний зог нэвтрүүлэг маань сар шинийхээ дугаараар үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард Өвөр Монголын өөр тайцах орноос ирсэн одоо нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй маань байгаа. За энэхүү бүсгүй маань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин, борхогийн андар гэд бүсгүй маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд өөрийгөө үзэгчтэй танилцуулах уу? Баярлалаа. За намайг Анар гэдэг Өвөр Монголын Хөлөн байрын аймгаар нутагтай. Тэгээ одоо Монголдо суурч амьдраад уран бүтээлээ хийгээд ингээд бас 10 жил болж байна. Тэгээ ийм уран бүтээлч байна. Маш сонирхолтой санагдаад байна л да. Монголд ирээд одоо 10 жил болж байна тий. Тэгээд одоо баг аялга нь Монгол болсон биз дээ. Баг надаас сайн монголоор ярьж байна. За яг манай нутгаас яг монголоор бол сайн ярина шүү дээ. Бараг бүрээ тэгээд одоо Өвөр Монголынхаа зүүн хойд хэсэг одоо яг Доронтын хил залгаа байхгүй манай нутаг. Тий. Одоо Манжуурын хажууд бол хүмүүс сайн ойлгох байх. Манжуур руу их аялдаг шүү дээ. Тэгээд Хөлөн байр руу явсан. Явсан тий. Одоо яг манай нутаг байхгүй юу. Тэгэхээр дөрөөд арай одоо Монгол халах хэлгээс бол жоохон сул байж магадгүй. Гэхдээ ер нь бол ойролцоо шүү. За тэгэхээр Монголд ирээд одоо 10 жил болж байгаа. Яг Монголынхаа одоо яг монголчсон гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр одоо цагаан сарын баяраар баярын ширээндээ одоо ингээд мэдээч хэрэг бууз хийдэг тий. За тэг өнөөдөр ямар хоол хийх гэж байна? Бууз. За бууз хийж үзүүлнэ тий. Одоо бууз нь одоо Монгол буузнаас бараг бууз одоо юугаараа ялгаатай байна? За манай нутагтаа бол буузыг одоо айл айлын амтлагаа бас өөр байдаг л да. Тэгээд зарим айлууд бол нөгөө дотор нь жоохон ногоо, байцаа юм уу, чинцаагч одоо юу гэж хэлдэг ингээд ногоонууд бас холж хийдэг. Тэгээд нөгөө орс сонгон одоо яншүү энтрээс холж хийдэг. Тэгээд зарим айлууд нь бол яг махаар давстай хийдэг гэх мэтлэн. Тэгээд голцоо нөгөө хонин бууз их хийдэг. Олон чимхээтэй. Хонин бууз ер нь бол баг бууз, бурайд бууз чинь танаа хонин. Бурайд бол юм дугуй бүрхэ бууз хийдэг шүү дээ тий. Тэгээд их шүлтэй хийдэг. Нөгөө махан дээр жоох ингээд саус шүлнүүд хийдэг. Тэгээ ингээд жигнэхээр ингээд амар шүлтэй бууз, гой бууз гэж хэлдэг ер нь. Шүл ихтэй бууз бол амттай гой бууз гэж үздэг дээ ер нь. Тий шүү. Ер нь бол шүлтэл бууз, шүлгүй бол бууз ч одоо ямар ч онцлог байхгүй болоо явчих шүү дээ. Тэгээ хоньны мах, үхрийн мах, адууны махаар хийдэг болцоо. Өвөл бол манай нутагч хөтөн болохоор адууны махан бууз хийдэг. Тий. Тэгэхээр бүр гой. Өнөөдөр одоо ямар махаар бууз хийж байгаа вэ? Хоньны мах. За одоо хоньны мах бол угаасаа түгээмэл их гоё амттай байгаад байдаг тий. За орцонд нь юу хийх гэж байна? За бүгдийг хийх. Юу яач? Орцонд нь маха мэдээж нөгөө махаа сайн татчихад тэгээд сонгоно хийгээд тэгээ ер нь давсараа амтлаад ингээд хамгийн гоё одоо Монгол бууз хий гэж бодож байна. За аргагүй дээ одоо Монгол одоо 10 жил болсон байна. Монгол бууцыг одоо сайн хийдэг болсон баг те. За ингээд хоолоо нэгдүгээрт эхлүүлье. Хоёрт нь би айгүй сайн туслах. За дээрэс нь би маш сайн илдэгч. За би ер нь чимхэгтэй асар муухан байхгүй юу? Би бол чимхэгтэй сайн. За хоёул яг таарсан байна те. За гурлаа. 6-аас эхлэх баха те. Яран дундаа би бас сайхан дуучин бас дээрэс нь хөгжимчин юм авьяаслаг бүсгүйгээ бас ингээд яриулаа та бүхэн сонирхолтой одоо яриа өрнүүлнэ гэд. За эхлээд гурлаа зурчих уу? За тэгээ. За хэдэн хүний бууз хийх вэ гэж. За ер нь бол би нэг 30 бууз идэж чадна. Тийм үү. За тэгээ гурлаа амрааж их зураа хэдүүлээ. Маха татчих тийхүү. Тэгээ. За би одоо тэгээд хажууд нь хараал цугаас шээчээ далга. За би гоё асуулт асууя. Тэгээд гоё. Янзын алга гоё махан шүү. Өөх ихтэйгээ. За манай хүн чинь бас солгоо юм байна. Солгоо. За би ч гэсэн ер нь солгоо доо ер нь. За тэгээд одоо Монголд анх хэдэн онд ирсэн гинэ? 17 онд. Ямар зорилгоор ирсэн бэ ер нь? Ер нь сурахаар ирсэн. Хаана сургууль? Соёл урлагийн их сургууль докторантад сурахаар ирсэн. Уг нь судлаач, урлаг судлалын чиглэлээр. Тэгээ одоо ингээд суушаад амьдарчлаа. Хувь тавилын юм уу да гэж бодож байна. Тэгээд одоо чи 9 жил болчихлоо шүү дээ. 9 10 жил болж байна тий. За тэгээд Монголд одоо амьдрахад ямар санагдаж байна? Ер нь одоо тасчихж байгаа хаа? Анх ирэхэд жоохон хүндрэлтэй юмнууд байсан уу? Нэг юм байгаагүй маш гоё байсан шүү дээ. Эхний 7 хоног л жоохон тийм юу байсан шүү дээ. Тасгүйсэн. Ингээл гараад явахаар ингээл бүх хүмүүс монголоор яриад тэгэл бүх ингээд царайнд бүгд монгол болчихоор чинь ингээл
7 хоног нэлээд тийм шоконд орж явсан шүү дээ. Тэгэл хүмүүсээ хараад яваад идэг гэсэн шүү дээ. Тэгэл дассан да. Тий. Гоё мэдрэмж байсан. Анх ирж исэн мэдрэмж бол үнэхээр гоё. Хоол нь яасан? Хоол нь үнэхээр таалагдсан. Хамгийн одоо хам анх идээд одоо хамгийн бүр таалагдсан хоол ч одоо ямар хоол? Хаан бууз. Тэр үед чинь хаан бууз гэд байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа тийм. Одоо байгаа л да. Тэр үед бүр олон байсан шиг санагдаж байна. Хаан бууз их ордог байсан. Ямар хоол авч буузны сет нэг 5 бууз нэг цай салааттай. Тэрээс амар хэрэгтэй. Тэгэл цуван гуляа шивэ бүх л Монгол хоол гоё штэ. Тий. Мах сайтай. Яг бэлчээрийн юм гоё мах болохоор ямар ч хоол ингээ гоё. Амт оролцоо. Тий. Ер нь давс ихгүй байсан ч ер нь хоол нь тий бараг авчлаа ш Монгол мах. Тий. Ер нь л тажгүй шүү. Тий. За сайхан ямба татдсан юм байна эсвэл нэрээ. Арай л жоохон том ирчиж үү? Гэхдээ харин ер нь жижигхэн ирчиж байна. Хүмүүс ч их том ирчижээр би болохоор ингээд юм жижигхэн татдсан бууз нэг туртай. За ерөөсөө одоо ингээд урлаг судлаач гэж байгаа мөртлөөсөө өөрөө хөгжимчин дуучин гэдэг. За энэ яагаад одоо хаана сурсан байх вэ? Эсвэл сурсан юм уу? Эсвэл зүгээр одоо ингээд юм авиас төрмөл авиас байна уу? Мэдээж мэрэгжлийн сурсан. Гэхдээ бүр багасаа бол одоо анхны багш бол миний аав байдаг. Одоо ингээд нөгөө бүр жоохон бахта 3 настай анараас дуулна гэдэг ингээд одоо ийм нэг касет манай аав ингээд хадгалаад өвдөлцсөн байгаа. 3 настай байхдаа 10 хэдэн дуу ингээд дуулаад ингээд касетанд бичүүлсэн гэхээр би их дуулах дуртай л хөвгтэйсэн юм шиг байлээ. Тэгээд бүр касетанд бичүүлсэн. Тий, бүтнээр ингээд нэлээд тод ингээд бүр хэлээд дуулсан. Одоо ингээд 3 настай хөвгтийг дуулвал одоо манай 2 хөвгт ингээд 3 настай байхад ингээд дуулах уу гэдэг хүлээгээд байсан чи дуулахгүй байгаа юм чинь. Тэгэхээр би багадаа нэлээд дуулах тийм дуртай хөвгт байсан. Тэгээд өөрөө их бүжиг зохиож бүжгэлдэг байсан бас. Амар бүжгэлнэ. Гэрт ингээ аав ээж найзууд ирвэл ингээд бүжиглээд ерөөсөө тийм жоохон нүүрмгийн хөвгт байсан. Тэгээд урлагт их дур бахтай хөвгт юм байна гэд аав маань багаас нөгөө аккордеон хөгжим зааж өгөөд. Бүр юм жижигхэн аккордеон манай аав өөрөө тоглодог л доо. Тэгээд тэгээ анх одоо хөгжим сурж эхлээл. Тэгээд хөгжмөөрөө бакалавр төгсөл одоо сурсан байдаг. Өвөр Монголын багш их сургуулийг аккордеон хөгжмөөр одоо төгссөн. Тийм ярьжлаа. Тэгээд дараа нь магистра уртын дуугаар сураад тэгээд одоо жинхэнэ мэрэгжлийн дуучин болоод одоо ингэж явж байна. Тий. За. Тэгэхээр одоо мундаг авьяастай хүн байна тий. Аав ямар өөрчлөлтөө өмсөн бэ? Манай аав бол хуульч хүн байсан. Одоо бол бурхан болцсон л доо. Тэгээд өөрөө бас ийм ардын одоо авьяастан урлагч хүн байдаг шүү дээ. Ая зохион, шүлэг бичин тэгээд тоглохгүй хөгжим байхгүй. Тэгээд өөрөө их тийм урлагт үнэхээр хайртай тийм хүн байсан. Тэгээд тэр нь одоо нөлөө аавын одоо юу байна л гэж боддоо шүү дээ. Нөлөө нь байна тий. За тэгвэл өнөөдөр одоо бас үзэгч болондоо манай нар маань бас их сайхан айдууныхаа мэдлэгийг хөрөх болно. Тэгээд одоо тэр үеийг одоо тэсээ ядаа хүлээж байна. Хоолын ч хүлээж जैन, дуугийн ч хүлээж जैन. За өнөөдөр хөгжмөө авчраараа гэсэн хүнд байгаадсан ганцаараа ирлээ гэд хөгжмөө авсан байна. Тэгээд өнөөдөр хөгжмийг бол харж чадсаггүй. Одоо Монголд одоо цагаан сарын баярыг ямар болдог хүмүүс мэдчихэж байгаа. За танаа нутагт цагаан сарын баярыг хэрхэн яаж өргөндгийг бас манай үзэгч болонд сонирхолтой юу? За баг байхад бол цагаан сарын баярыг бол тэсээ яддаг хүлээдэг байсан. Яагаад тэгэхээр цагаан сараас та хамгийн одоо амттай тий хамгийн дуртай юм одоо ингээд ихэр идэж чаддаг гэх юм. Тэгээд хамгийн гоё шинэ хувцсаар одоо гойдог. Аав ээж маань ингээд бүтэн ёстой бүхэл дотроос гадна ингээд шинэ хувцас авч өгдөг. Тэгээд тэрийг ингээд нөгөө яг цагаан сар зориулж ингэж авч өгөө цагаан сарда өмсдөг. Монголтай өөр гэх юм бол ер нь ойролцоо цагаан сарын баяр. Тэгээд бас л ингээд хамаатан төрөл садны даа очиж ингээд золгоно. Эхлээд настай хүмүүстэй очиж золгодог. Тэгээд нөгөө битүүний орой битүүлж их явдаг. Одоо өвөө эмээдээ тэр битүүний орой очиж одоо ингээд эхэлж одоо битүүлээд тэгээд маргааш нь шинэ нэгэн дахиж одоо гой дээлээ өмсчээд гэр бүлэрээ ингэж одоо зочлно. Тийм байдаг. За ер нь адилхан юм тий. Хоолны хувьд хоолны хувьд мах чана. За тий хоньны одоо маха чана яг ингээд чанж болгодог. Тэгээд юу яадаг? Идэ тавьдаг. Манай нутагт болохоор нөгөө одоо энд бол уул боо гэж тавьдаг байгаа шүү дээ. Манайхан бол хайрмал гэж хийдэг. Арай юм нэг боов шиг ингээд нэмэгхэн. Тэгээд тосонд ингээд шаргаагаад тэгээд хайрмал аарал өрөмтэй тийм идэ тавьдаг. Тийм байдаг. Банш идэ дэдгүү бууз дэддэг үлээ. Бууз идэнэ.
банш бол иддэггүй шүү дээ. Тийм үү. Тий. Яг хоо нөгөө хятадууд бол банш чамдаг гэсэн. Битүүний орой чанаад яг шөнийн 10:20 нөгөө нэг шинэ нэгэн болохоос өмнө баншаа ингээд бүр яг шинээр чанаад иддэг тийм уламжлалтай. Бид нар болохоор яг л адилхан буузааж игнээл. Гэхдээ буузаа ингээд шинээр хийхгүй цагаан сарын бууз гэдэг 1000-2000 бууз хийн штэ бүр. Тэгэхээр тэгээ яг хөдөө байгаа өвөмэд энэ төр хийсэн буузнаас ингээд шуудаалаад хийснээ ингээд хуваадаг. Тэгээд хүмүүс ирэнгүүт нөгөө гаднаас хөлдөө буузаа оруулаад жигнэ. Зөө. Бас эн чинь бас өөр одоо хуваадаг соёл байна тий. Тий хуваан. Манайхан бол өөрсдөө хийгээл хөлдөөс бузаараа л одоо айлахгүй л үүсэж байгаа шүү дээ тий. Ааха. Зөө бас сонирхолтой байна. Би одоо уг нь бол уршаага тал руугаа ерөнхийдөө би нэг ч удаа цагаалгалаа бийж үзээгүй л дээ. Тийм үү. Дараа нэг хамт явах уу? Тэгээд танаа нутгаар зочиж үзмээрээ шүү. Намаа дараа нь ураарай тий. Би урах юм бол бас гоё Монгол охин ирсэн гэдэг чинь чамд дайлна шүү дээ. Би ч дайлуулгын ясар дуртай байна. Яасан гэр идэх дуртай хүн ч одоо дайлуулах дайлж дуртай. За маха татчихлаа гоё. За. Тэгвэл одоо тэгээ энэ дээрээс юу гэх вэ? Энэ дээрээ юу? Одоо сонгоно хий. Би чи зүгээр хараал сууж байдаг ажилтай. Тэгээд одоо байж чад гурлаа илдэн шчээ тий. Би гурлаа илтгэх гээд хараа идэвээр барьсан ингэ суугаад байгаа байхгүй. Би ажлаа хүлээгээл суугаад. За болчлоо. За яасан сайхан татаа авъя. Баярлалаа. Маш нарийн татж штэ энэ өрөөсөө. Баярлалаа. Тэгэхээр энэ амтны ихгүй гарч ирдэг. Тий. Одоо тэгээд сонгоноо хийгээд за амтлагчудаа юу хийх юм. Зүгээр давс хийгээд сонгон хийгээл болох юм байна тий. Тий. Дав сонгол хий. Одоо монголчууд ч золохоор нэг хөшөө хүмүүстэй мөнгө өгдөө штэ. За. Хулан барьд яа гэм бэ? Нэрээ тэр бас өөр байдаг шүү. Мөнгө өгдөггүй штэ. Яг хоо тэгээд бэлэг өгдөг. Хөшөө хүмүүстэй бэлэг хөө. Дээлийн торго юм уу? Тэгэл одоо зориулж авсан бэлгээ дээл ойж өгдөг юм уу? Тэр зориулж хийсэн бэлгээ өгдөг. Мөнгө бол өгдөггүй. Бэлэг өгөө золгоод үнсүүлээд тэгээд бэлэг өгчөөд буцаад бас бэлэг аавна шүү дээ. Хариу бэлэг аавна. Тэрч одоо авах хаа. Тий, хариу бэлэг аавна. Тий. Хүүхдүүдээ бас ингээд яг хуу бэлгэнд бас мөнгө өгдөг л дөө. Тий, янз. Нөгөө айл нөгөө бэлэг нь бас өөр байгаад байдаг шүү дээ. Тэгээд жоохон бахтаа л тэгээд бэлэг авах ёстой. Бэлэг авах бол хамгийн ёстой нэрээ. Бэлгээл хүлээгээ суучих шүү дээ. Одоо хурдан өгчвөл дараагийн ялдагаас ороод байдаг авчих. Яг тэгдэг дээ. Гой бэлэг өгөөд бүр амар баярлалаа. Жоохоо тараа бэлэг өгөх юм л өстой да гэдэг тийм байсан шүү дээ. Яг бүр адилхан л байх тийм. Яг адилхан байна шүү дээ тий. Баг бахтаа тэгээд нэг айлд орсон чи аимч өглөө бандаа. Тэгсэн чинь нөгөөх нь нуурлаад ийм авахгүй нэг шидчихсэн төг байдаг байхгүй. Тэгээд одоо санаа зовоод тий. Одоо санаа зовоод хүүхд юм чинь тий. Гоё юм өгөөл хүүхдүүд их баяр тий. Одоо хүүхдүүд маань бас ерөөсөн мөнгө бэлэн мөнгө авъя ерөөсөө гэдэг болчиход байна. Тэр нь бэлэг бас өгсөн гоё санагддаг шүү дээ. Дараа нь тэр чинь нөгөө мөнгө бол тэгэл өөр юмд ингээд хэрэгжилж шүү дээ мөнгө шүү дээ. Бэлэг бол ингээд манай эмээ ийм юм авч өгсөн гэл тэрийн өмсөд ч юм ингээд тэр нь их гоё санагддаг шүү дээ. Яг одоо тэгэл бэлэг мөнгө л өгдөг болсон байж тээ. Харин тэр нь одоо тэгээд хүүхдүүдийн сонирхол тэгээд өөр юм сонирхгүй байгаа байхгүй. Тийм бай тээ. За тэгээд хараа би нэг юм бодож байгаа. Цагаан сарын баяраар миний хамгийн дуртай зүйл болохоор ерөөсөө л гоёалалын бууцыг амтлагааг нь үзэх. За ер нь буузнаас хизээч уудаж байгаагүй амьдралаа нэг ч удаа бууцаас уудаж үзээгүй. Тэгээд зарим айлууд болохоор хуушур хийдэг айл байдгийн. Яг ямар учиртайг сайн ойлгоогүй л дээ. Тэгтээ яг бууз гэдэг чинь өөрөө гоё шүлтэй устай гоё нэмхэн гуралтай бүр гоё амттай. Тэгэхээр би өнөөдөр өөрөө гурлаа идэх гэж байгаа учраас бас маш гоё нэмхэн хийж өгье. Гоё нэмхэн гурал дуртай юм уу те? Ирдэг. За. Зэн амттай шүү дээ. Би ясаа шүү дээ. Ерөөсөө бууз бол үнэхээр идээд уудахгүй шүү. Ингийн одоо цагаан сар биш зүгээр энгийн амьдралдаа ч гэсэн хэд хоноод бууз идмээр санагддаг шүү дээ. Яг тэгтээ ерөөсөө. Бууз дутаад байд юм яа дээ. Тэр нэг бууз гэдэг нэг хөрхөн дуу гарцсан байдаг шүү дээ. Тонгийн юм сонссон уу? Гүү шүү дээ. Яадал тий. Бууз Монгол ханы дэжим. Бууз За сонгон маань өстө болчлоо та тий. Болчлоо. Сонгоно одоо сайхан хийгээд. Одоо гоё солгооч юм. Би бас их солгооч юм солгоо шүү дээ. Тийм үү. Тий. Гэхдээ үсэг бичих одоо нөгөө үсэг бичгтээ биер барихтаа бол баруун. Би бас биер барихтаа бас баруу. Гэхдээ ер нь чивүүлж байхтаа дандаа солгоо. Тэгээ мөнгө тоолохдоо солгоо. Үзэр тараа солгоо тий. За одоо тэгээ сайхан шүл хийж байгаа давс хийгээл болчих юм шүү дээ. За энэ ер нь өнөрт нэг гоё энгийн бууз
энэ ихгүй амттай болдог. Тэгээд болоогүй хахад бас тэг арааны шээс ялгарна. Гоё. Юу яаж юм те давсаа хийчихье. Хэр давстай иддэг вэ болроо? Би ер нь За дом цааны цагтай. энэ Энэ гурав. бүр огтлцгүй бол биш. Дахиад нэмэх юм байна. Доошоо чи нэлээд том. Өнөртэй л 30 боос гарах юм байна. 30 босоо. Тэс наваа цадгах уу згах юм. За болох баха. Болно. Болно. Нэлээ их болчихсон шүү дээ. Нэлээ их болчихсон. Одоо ээж чадахгүй хайр юм болно шүү дээ одоо. Шууд тусаа ич чинь тий. Ийм жоох ус их юм. Дахиад нэг жоохон хийнэ. За бараг болно. Ийм жоох нь уу? Нэмэх юм уу? Мэдгүй. Тэгэж гад амар шүлтөө болчихлоо яах вэ? За болсон баха. Заасан баха. Би надад ч одоо би ядаж ингэж идэх үү. Би ер нь жоохон сайхан холиод давсан шингээгээд тэгвэл давс ер нь нилээ их хийчих шиг болсон бай. За гурлууд янз юм болсон байна. Зя. Ямар гоё харагдсан бэ тацсан. Би энэс би нэрэн гэсэн би яг за хамгийн багтаа гэхэд л нэг 10 хэдий заяа. Чанд амлчи. 10-ыг Тий, багтаа 10 шүү шүү. Хэр ихтэй том жижигсэн шалтгаална. Тэгнэ. Жохон хийчих юм бол бас хэцүү шүү дээ, тий. Одоо бичин. Манай ана хэд хөвгтэй вэ? 2 хүүхэдтэй. Тийм үү, энэ цэцэрлэгт явдаг уу? Одоо нэг нь сургуульд орноо. Дараа жил ах уу? Энэ жилийн 9 сард орох уу? Дараа жилийн 9 сард орно. За. Хоёлаа эртээ эмхтэй. 2 эрэгтэй. 2 эрэгтэй? За. Хүүхэд. Та нэг хүн юу гэдэг хүн байна? Манай хүн бас урлагийн хүн. Хөгжмийн хариулах, хоолой бичлэгийн студид. За. Тэгээ энд танилцаад тэгээ суусан уу тий? За. Тэгэлэрэл танилцаад. Суусан. Тэгэхээр том буус хийх вэ? Жаа жижиг чинь тий. Тэгтээ Болж гинөө? болно л гэж байна. Би одоо бас сайн мэдгүй. Яг Болорчин гой хот хийгээд идэг өстэй. би юу? Би хүсвэл хийн. Хүсгүй л хийхгүй. Зя, нэлийн том буус Босноо. шинжтэй тий. Зя. Яна өстө миний ажлыг хийчихэд шүү дээ гой. За хэдэн шиг бууз юу байдгийг хүсэн тий. Гэлтэй шүү дээ. Илж чадахгүй ш. Тий. Хамгийн Ялцуулнаа гэж юу? галзуулна. Өстө илтгэж айран бич хатан шүү. Аха. Чимпхийг бас манай аав зааж үзсэн шүү дээ. Тийм үү? Жоохон баг сургууль байхад За яаж вэ? болж гин. Миний бүрснээс нэзээ тэр галарлаа. Янзын. Тий. Доотлоо сууртайгаа. Тий. Ямар гоё болсон юм юу? Гурлна. Харин тийм ээ. Юу маань яг таарсан. Гоё сурсан байна. Бас илтгэж лаг байна л да. Ялаа хараа да. Лаг байна. Ой наад ч юм байхгүй. За ингээл цагаан сар эхэлж байгаа эхэлсний За анхны буус яаж вэ? Царайлаг байна уу? царайлаг цаашаа гэдэг шүү дээ. Гоё болж байна. Хаад онт ихэр гоё байдаг шүү дээ. Хоол ихээр ч харин тий. Тэгээ н олоолаа ихэр гоё. Тийм шүү дээ. Цагаан сарын буусыг ерөөсөө олоолаа хийдэг шүү дээ. Харин тий. Бужгансан болдог шүү дээ. Гоё бууз байна. Одоо бууз жоох те. Өнөөдөр буузнаа хаж байгаараас ямар хоол? Салат хий. Салат хийх үү? Ямар салат хийх? Нийс салат уу? Үгүй. За. Байж чад хэлнэ. Нууц гэдэг. Тэгээ юу н харахаар. Чагаад. За би ч бараг л хараад ойлгочлоо доо гэдэг шиг. Одоо тэгээд энд дуулахаасаа гадна ямар ажил хийж байна? Дуулахаасаа гадна 2 хүүхэдтэй сургууль цэцэрлэгтэн За зөөгөө. тэр чих том ажил шүү тий. Тий, ар гэрийнхээ ажлыг тэгээд уран бүтээлээ хажуугаар нь хийгээд хөгжмөө бэлдээл тэгээд Багшилж гин үү? Багшлахгүй байгаа. Одоо багшлах бас арай болоогүй. Одоо дуулах наснда дуулжгаад тий. Жохон ингэдэг нөгөө Нас ахаад. нас ихэд багшлах гэсэн. Багшлаад Багшлаа байгаа тий. Зөв. Өөрийн би таасан тоглолтыг хийжсэн үү? Хийжсэн 23 оны намар хийсэн 10 сарын 31-нд UB Palace-т анхны би даасан тоглолтоо хийжсэн. Зөв. Тэгээд 25 оны 4 сарын 9-нд Монгол бүхий өргөнд анартай үдшгээд 2 дахь би даасан тоглолтоо хийсэн. Зөв бүр Тий. 2 бие таасан. 2 би даасан тоглолт. Одоо 27 онд хийнэ.
За тэр үед наа ураарай. Урин. Тэг би заалж очиж тоглолтын үзье тий. Тэгнэ урин. Одоо өөрийн гэсэн уран бүтээл ер нь хичнээн дуу байна. Одоо яг дуулсан уран бүтээл бол нэг 70-80. Яг тоолоогүй. Ер нь бол 70-80 дуу дуулсан шүү. Тэгээд яг хоо зарим нь нөгөө захиалгын дуу байдаг. Зарим нь яг өөрөө зорж одоо нөгөө хөгжмийн зохиолч яруу найрагчдаас захиалж байгаа дуугаас авдаг. Тэгээд нийлүүлээд л хэлж байгаа юм л да. 60-70 дуу байгаа. За бас ихтэй баггүй тоо шүү над чинь. Хүмүүс ч нэг 5 уран бүтээлтэй хүмүүс байдаг шүү дээ. Нэрэ? Тэг ер нь яг гой уран бүтээл хийгээд л явах тусмаа гоё шүү дээ тий сурсан мэрэгчл юм чи. Тэгээд юу яадаг шүү дээ. Энийг арай жижигхэн тасалсан байх шүү. Жижигхэн бууцчих. Хамгийн сүүлийнх нь тэр би идчихье. Баг идчихээрэй гэж. Хэдэн бууцчих чи тоо? Янз шүү дээ. Заримдаа ч жоохон хэтрүүлээл. Би болоо болсон. Тэгээд таслана. Одоо таслахын хүлээгээс чимэх үү? Би чимэх чадахгүй. Ер нь аль чимэл дандаа алчгаар өөр алчих байхгүй юу? Тэгин тий. Тэгэхээр одоо ингэж санаа зовтгоо. Бүгдийн би хонин бузаар эхэлсэн болохоор бүгдийн хонь яач. Яг Дараагийнх нь бүгдийн дугуй бууц хийчихдэг үү? За тэгэхээр гоё харагд. За ингээ манай анар маань үнхээр гайхамшигтай үзэсгэлэндээ бууз шивгчлээ. За хонин бууз, цэцгэн бууз гэд энэ чи бүр цэцгэн бууз гэхээс илүү үлээ. Бүрхэ бууз. Бүрхэ бууз юм уу? Дугуй бууз. Дугуй бууз ч юм уу. Ямар ч зүйл их үзэсгэлэндээ ч юм хчина. Тэгээд одоо жигнэх үү? Тэгээд үзэгчтэй харуул та гэдэг ямар гоё юм болсон бууз маань. Хонин бууз маань. Ямар гоё. Тархан хонин бууз. Тэ гоё харагдчихээн те. Яг жигдхэн гоё болчлоо. Жигхэн гоё болчлаа гэнэ. За ийм гоё. Дугуй бүрхэ бууз маань. Бурайдууд их юм ингэж юмхтэй шүү дээ. Тий, барууд бол ингэж юмхтэй. За жигнэ те тавьчих. За одоо жигнэж те. За. За. Одоо цагаа харна те. За хэдэн минут жигнэх үү? 15 минут. 15 минут жигнэ. За одоо энэ одоо хоёлоо бус болж байгаа хугацаанд одоо салаада хийх үү те? Салаада хий. За ингээд нөгөө мёг луун хоёроо ингээд хольж байгаа жигэнцэн байгаа. Одоо мёгтай салаатаа хий. Одоо дээр нь нөгөө сонгон өгөрцөөгөө хэрчээд тийм маш гоё салаад болно. Бас өвөр Монголын бэр шүү. Одоо Монголд одоо ингээд өвөр Монголын бэр маа. Өвөр Монголын охин Монголын бэр шүү. Тэ? За өвөр Монголын охин Монголын бэр яг зөв ингэж хэлэх юм байна. За. Тэстэн имбай хэрчдэг юм байна. Тэгээд хүмүүс бас мёгтай салаатыг хийгээд байдгүй. Тэгээд өнөөдөр бас бууцныхаа хажуугаар мёгтай ногоотой ийм салаад идэхээр бас шинэ цайтай болоод байдаг учраас их тохиромжтой санагдаж байна надад л. Яг үнэ. Бууцаас ингээд нөгөө ногоотой идвэл те. Яг одоо бараг болох хаа үрцэн юм байна. За одоо бүгдээ сонгон салаад нь тэгэхээр гоё амттай байдаг те. Бүр жижигхэн хийчих үү? Тэг. Тэ. Мэддэхгүй. Тий. Нэг хийгээд ирэх байхаа те. Тий. За болно доо. Юу яачих واخ гэж болно доо гинэ. Би одоо өөрөө итгэж байгаа штэ тэгээд яваа. Замлагчт нь юу ордог вэ? Сой соус. Тэгээ гүнждийн тос 2 хийч. Тэгэхээр гоё. Тий. Час хийсэн гоё. Ер нь гэртээ хэвчлэн ямар хоол идэг вэ? Ер нь л уламжилт Монгол хоолол иддэг. Нөхөр нь ямар хоолн дуртай вэ? Хүүхдүүд нь цойвон шүлтэй хоолнууд. Нөгөө махаа ингэж жигэнж болгоод шүлэнд нь гурал юм уу будаа хийж идэх. Их дуртай. Тим хоол их иддэг дөө. Дархлаа дэмжин ер нь тийм шүлтэй устай юм их иддэг манайх. Тийм ээ. Тэгээ хаяа манай тий ээж бол гоё хуур ногоо могоо хуурлах морлох хийдэг. Ээж маань гоё хоол идэг шүү дээ. Ээжэд гоё хоол идэг хүүхдүүд нэг тийм хоолнддаг ач холбогдолгүй юм шиг байна тийм сонсдоггүй юм шиг байна шүү дээ. Би хийчээ гэдэг ахаар чинь. Тэгэл өнөр нь ороод хийчихдэг тий. За энэ жил бас айл их хэсэх үү? Хийснэ гэсэн. Очдог одоо хэдэн нөгөө настангууд те тэгээ хамаатан очдог жил очдог хэдэн айлдаа бол байнгын очдог. Тий. Шиний нэгэнд бол тэгэл төгжрээд л явдаг өдөр явж өгнө шүү дээ тий. Тэстэ төгжирдэг байх шүү дээ. Явж өгнө шүү дээ. Ер нь үе төгжрөх юм да тий. За яах вэ одоо.
тасан зогсож байна да гэдэг. Тэгээ штэ. За тэгээд юу яач. Сой соус хийе. За 1 2 хэр их хийх үү? Гоо болно уу? Жохо ихтүүлчгээд байна уу юу? Тэр эндээс наа гэдэг. За гүнжтэй. Гүнжтэй өөр одоо хэр хийх үү? За дахиад жохо хийчихдэг хөө. За. Лав. Юу гэнэрэл ирэхээс одоо өөр арга байхгүй шүү дээ надаа. Хараас сайн ус уухандаа өнөдөр. Даваас ихтэй. Бас тэгээд жоохон шогдоо олноод байдаг. Буус ус жоохон чанга болсон байж магадгүй. За ингээд бэлэн боллоо. За ингээд барин ширний цаг нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд бууз маань болох одоо цаг маань болсон байна. Тэгээд Андрахаа бууцыг бүр ингээд эцэг ядаа хүлээж авах учраас өдөрөө гараад харцгаа ямар хүн. За галаа. Гурлын өнгөнч гоё юм. Дээрэс нь За сайхан. За мэж. Яаж авах? Сэлчихөө. Сээ. Янз юм болжээ. Би нөгөө юу гэдэг вэ? Нэг буузч хагалахгүй шүү. Нэг бууз хагалахгүй шүү. Яг наад чинь зөв. Нэг бууз хагалахгүй гэдэг чинь айгүй зөв. Тэгэхээр нөгөө шүлээн хагалчвал хайран болно шүү дээ. Бууз шүлж штэ тий. Тэгэхээр бас буузаа ингэж гарах чинь бас тий юу шаардсан шүү дээ гэж. Чанга ингэж сарын өнгө бол ихгүй байгаад юм байна танад бол. Чанга ингэж чимхэж болохгүй. Маш азтай залуу авч суусан байна ер нь бол. Нэг тий. Гэртээ ингэж буус хийдэг үү андар гэж. Хийдэг байх нэ. Хийдэг. Бас тавлалт мавлалт янзын байна тий. Тэгээ бүр бууз арсан чи ойлгох гэдэг нэ гэдэг. Ойлгох гэдэг нэ. Бүр сайн сэвэт. Бууз хэлэн даа болсон байна. Бүр хагарахчгүй юм. Тийм. Өнгө бүр цав юм гоё. Бүх юм үнэхээр Таарсан байна. Бүрээд бууз бараг бууз хоёр хийлээ шүү дээ. Манай ханаар. Тэгсэн. За. За, ийм гоё боллоо. Одоо яах вэ би? Одоо буузаа амтсан. Бууцан дээр бүр хүрээ сайгаадах юм аа яах вэ гэж. Ямар айтаахан бууз. За би сайн эмхтэй олж би хитэн бууз идэж үзэлье гэдэг. За бүгдээрээ харж байна уу? Ийм гоё. Гойдлаад үтчих юм. Оо яа. Вау. Яа нэ. Янз бүр болсон байна. Харин дасна хаажаад харж. Харсан уу? Жохоо болсон уу? гайгүй. Зүт. Янз нь. За шгүй. Та нар энэ бацаг амсаж үзээгүй дээ. Харамс бахаа гэдэг. Ямар хаттай би мас юм. Үнэхээр гоё болсон. Үнэхээр гоё нэ. Урд нь бас ямар гоё нэмгэн гоё болсон тий. Сүлтэй. 100%. Өөрийнхөө бас 100%. Үнэхээр гоё болсон. За энэс намч үзье. Тэр амсан та. Яс мөнтэй олж байна гэж чинь. Би чинь бодно гэсэн яг таарсан байж тээ өгнөд. Харуулаад хийж ангуут нь би чинь зур сандраад исэн. Тэгэхээр дахиад жоохон нэмсэн бол чангах юм байна тий. Бас дунд нь яг зогсоосон байхгүй. За ингээд барин ширээний зог нэвтрүүлэг маань одоо ийм сайхан буузаар сар шинийхэн одоо нэвтрүүлгийг үргэлжлүүлж байна. За өнөөдөр тэгээд миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нартай маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас цагаан сарын өдөр тийм учраас одоо үзэг жотлондоо сайхан айдуугаа бариад өнөөдөр тэгээд цагаан сарынхаа нэвтрүүлгийг одоо төгсгөө. Тэгэхээр өнөөдөр сайхан айдуугаа үзэг жотлондоо хүргөхөө. За маш их баярлалаа. Тэгээ энэ гоё бас нэвтрүүлгэнд урьж оруулсанд бас баярлалаа. Үзэх дуртай нэвтрүүлэг байхгүй юу? Үнэхээр гоё. Яг одоо цагаан сарын баяраар ингээд бас тий ширээгээд үүргээд ингээд суух чинь сайхан байдаг шүү дээ. Тэгээд энэ сайхан одоо цагаан сарын баяртаа бас энэ гоё нэвтрүүлгээр гарч байгаа нэг айдуу үргээ. Тэгээд та бүхэн маань бас сайхан шинэлэрээ тэгээд бүх одоо ажил үйлс тий альва бүхэн сайхан бүтээд эрүүл анх сайхан байгаарэ гэж та бүхэндээ зориулаад нэгэн сайхан дуу садан төрлийн дуу гэдэг эсвэлзий жаргалын шүлэг урт насангийн аялгау садан төрлийн дуу гэдэг дууга нэг бадаг аялья. За.
Хүнийхэн болосон ээжийн төрөл нагцнаар минь хүндлэгтхийн ихэн болосон авийн төрөл навганаар минь сатан төрөл бүгдээрээ сайн сайхан яваарай санан дурсан золголцоод сатан унжин жаргаарай сатан унжин жаргаарай бас ингээд За, баярлалаа. Ястаа гоё дуулж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт өвөн ч гэсэн их гоё. Яг цагаан сард цагаан болж сар байдаг. зорсон Тэгээд садан садан төлөөрөө төлөөрөө бие сайхан биенээ жаргаарай хайрлаарай гэд. тий. Хамтдаа жаргаараа эвнэгдэлтэй бас тэгээд сайхан холоотой сайхан Баярлалаа. гартай гэдэг нь одоо гар сайтай гэдэг маань хоол сайн хийдэг юм хүмүүсийг одоо гар сайтай гэж хэлдэг. Тэгээ өнөөдөр тэгээ цагаан сарын маань нэвтрүүлэгт одоо ингээд нэгээ татуулж орж иж ай дуугаа өргөж сайхан хоол гэж өгсөн одоо анартаа маш их баярлаа. Тэгээд цаашиндээ сайхан шинэлээрэй. За баярлалаа. За үзэгч олон маань хэлгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан байх тухай та бүхэн маань цаашиндээ сайхан шинэлээрэй. Энэ удаагийн дугаар маань өвөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.